Батын Нямагийн зохиол 17-ийн 31-р хэсэг. Түмэн хүн уймж шороотоос бужигнсан зах зээлийн газар баруун дамнуурчны гудамжуудаар буянцаа өдөржингөн тэнэв. Захын хажуугийн нэг урт шавар байшинд хүмүүс орж гарч байгаа харагдана. Тэндээс шарсан хайрсан хоолны үнэр хамар цоргиод ер болсонгүй. Буянцаа тэр ганцны дэлгээстэй хаалгаар өөрийн мэдэлгүй орж явчихв. Сайхан хоол амтархан идэж буй хүмүүсийг ширтэж арааныхан шүлсийг асхан зогслоо. Мөрөн дээрээ том алчуур тогсон хоёр хятад хоолны захиалга аваад гал тоогооныхоо онгорхой цонхонд очиж чанга дуугаар уянгалуулан хашгиралдана. Урт бандан ширээнүүдийн хоёр талаар эгнэн суусан хүмүүс хуушуур бууз мэтийн амттнаас эхлээд буянцаа нэрлэж мэдэхгүй янз янзын хоол идцгээв. Сэгсгэр өстэй хав нохой шалан дээр унагсан хоолны хаягдлыг түүж хүмүүсийн хөл шөргөнгүй. Буянцаа өлөн ходоод тэсх аргагүй хямарч эрүү аман зуурчих шиг боллоо. Нэг мэдхнэ хоосон өврүүгэн гараа шургуулан дэмэл тэмтчиж байжээ. Хэтвч хоосон хүн хот хүрээ газарт хэрхэн мухарддгийг өлсөх цангах гэгч ямар хэцүү байдгийг буянцаа одоо л гүйцэд ойлгожээ. Гуанзан доргосод голдуу цатгалан цамаан улс болтой. Тэд тавг дээзний ёроолд зөндөө хоол үлдээгээд босно. Ширээ бүхэнд 10 гуйлагчин элбэг цадгаар юм хөглөрөн харагдана. Буянцаа өлнүүдээ эргэлдүүлэн ширтвч тэр хаягдал шахруулд гар хүрсэнгүй. Хүн гэдэг эрхэм нэрэн боджээ. Харин сэгсгэр хав шалан дээр хаягдлаар ходоодон дүүргээд ханы ёроолд очиж нэг сайн сунааснаа их л уйг хангалуун байдалтай хэвтэж өгөв. Буянцаа бусдаас ичгээр барахгүй өөрөөсөө ч ичих шиг болоод хурдхан шиг гарч одлоо. Бараг 2 алд урт тэвэр хөрөнгөө гэмээр бүдүүн хар модыг мөрөн дээрээ тавиад түлээн захаас гарч ажиг хинэггүй алхаж яваа гайхалтай булиа ир буянцаад гойд содон харагдав. Өргөн шанаа, том ирв, бухынх шиг бүдүүн хүзүү, авдар мэт дөрвөлжин цээжсэлт нь үнэхээр бяртан чадалтны шинжилтгэн. Тэрээр хэдий сүрлэгч гисэн өрин зөөлөн харцтай, нүүрэндээ үргэлжийн мишэл тодруулсан нүдэнд дулаахан харагддаг хүн ажээ. Цэнхэр дайланбан тэрлэг нь онгож гандан, хүрэн даавуу бүс нь урагдж сэмрээд, хуучин гутлын нул цоорч зулг нь ханзарсан харагдана. Урт хар гизэгний нүзүүр ууцаа шүргэн савлна. Тэр хүн буянцаад яагаад ч юмд нэг л танил дотн юм шиг санагджээ. Манай залуугийн сэтгэлд урт замын эрэл сурал ингээд дуусаж, хөсөж зорьсон хүнтэйгээ учирж байгаа юм биш үсттэй гэсэн итгэлийн оч улалцсан. Жамбал начи яг л ийм хүн байж таарна. Энэ мөн байхаас зайлахгүй гэсэн бодол зүрхийн оволзуулв. Гэвч тэр сүрлэг сайхан хүнээс алдар нэрийг асууж зориглсонгүй. Харин үг солилцох шалтак эрэлхийлэн "Наад модны тань нэг үзрийг би өргөх үү?" гэж минь тусанч асуулгүй өгүүлбэл тэр хүчит хүн нүдэрээ нэмсэглэж үл таних залуугийн хөлөөс толгойг нь хүртэл ажиглаад "Дөө минь нэг үзрийн чи даахгүй" гэж хэлжээ. Буянцаа түүнтэй зэрэгцэж хэд алгаснаа зүүн совингийнхаа тааврын зөв эсхийг мэдгсэн гэхээс тэсгэлгүй яарч "Та жамбал начин мөн үү?" гэж асуучихв. "Бэ тэр начин бишээ, Дэмбэ заан байна" гэж нөгөө хүн хариулжээ. Буянцаа гинхэн итгэлээр оволзож байсан гал халуун зүрх царцчих шиг боллоо. Эргээд явах гэтэл Дэмбэ заан зог тусч "Чи тун сүрхий эндүрчээ. Жамбал начин бид хоёр чинь энэ хорвоод 20 шахам жилийн зайтай төрсөн 2 үеийн бөхчүүд байхгүй юу? Бэ тэр начны нэр алдрыг сонссон болохоос бараа зүсийг хараагүй юм. Чи жамбал гуйтай уулзах хэрэгтэй хүн үү?" гэд модоо газарт хаяж дээр нь сандаалаад суув. Хүнтэй үг солилцох завшаан ингэж олдсонд буянцаа сэтгэл сэргэж учир явдлаа тоочин өгүүлжээ. Дэмбэ толгоогоо гунхуулж уугийн өрн дулаан харцсандаа гуниг, инрэл хайр, гүн бодол тодруулан "Чи ч мөн их юм үдсэн хүн байна да. Яаг гэхэв дэм аимшигтай цаг болсон хой. Эр хүн тохиолдсон зовлон дааж өнгөрөх хэрэгтэй.
Танайхан тэр хөл өмэн дунд улаан зам дээр дэрлэж суусан нь даанч тоогүй юм. Арай зайдуухан суухан ч явда. Хол газраас шин утагт нүүдэлж ирээд удаагүй улс уучраа олохгүй л байсан биз дээ. Хараагийн жамбал начин хүрээнд сууж байгаа бол тэднийхийг олж дүүтэй чинь уулзуулж болно. Чи эндрээд хаана хинийд буусан гэв. Надад таны хайл байхгүй. Би хинийд ч буугаагүй. Зах зээлийн газраар морио хөтөлж хөлөө холготол танилээ. Өнөөдөр амруугаа юм хийсэн үү? Өчигдөр өглөө замд явж байхдаа нэг айлд орж цаагуулсан. Хүрээнд ирээд өвөрт байсан хэдин янчаана нэг хурцдаг ч гсэн. Тэгээд л хоосоо явж байгаа. За тэгвэл манад очноо хөө. Дембэ зан ингэж хэлээд модоо сэвхийтэл өргөн мөрөн дээрээ тавив. Буянцаа араас нь дагаж морио хөтлөн алхлаа. Босоо шургаахан хашаатай өндөр гоёмсог байшингийн дэрэгдүр тэд өнгөрөв. Хашааны дааман хаалганд өлзий зөмбөр алхан хэмитийг өнг алгалуулан зуржээ. Сайн ноёны суурин жасаа гэдэг чинь энд гэж Дембэ хэлв. Тэндээс суугаад алхам холдтол бас нэг тохилог дэгжин хашаа байшин улаан хөлтрөхт гэрүүд харагдахад Дембэ зан түшээд ханы суурин жасаа энд байдаг юм. Бас дааж анжины жасаа ойрхон бий. Ер нь энэ хавийн гудамжуудад ихэс дээдсүүд бөөгнөрсөн юм да. Одоохондоо хിവэрэ байж л байгаа. Удахгүй ардын захиргааны газрууд, хоршоо дэлгүүрүүд бий болох байлгүй дээ гэж хэлээд модоо газарт түр тавьж амрав. Буянцаа тэр түлээний нарийн үзүүрийг өргөж газраас дөнгөж хүнд ирүүлээд "Пэ, ямар хүнд идвэ?" гэж дууалджээ. Дембэ зам ишилзэж "Чи байтугай надад чахтаад л байна. Чи ихтэй юмдгаа" гэж өгөөлөв. "Энэ модыг цулбураар оосрлоод морин дээр давчуургадаж ширвэл яасан юм?" гэж буянцаа хэлэхэд Дембэ "Цулбуур тэсэхгүй байхаа. Аян замын хүн цулбуурaan тасалчихвал тусгүй юм болон шүү дээ" гэжээ. Тэд замдаа хэд дахин амарч мөрий тахир гудамжуудаар орон элдв янзын хашаа хүрээг тойрон явсаар Саранпай банзан хаалгатай намхан хашаанд хурч очив. Дембэ үүрсэн модоо лүсхийтэл хаяад үнэхээр эцэж сулдсан шинжтэй чилсэн нуруугаан цахилж духныхаа хөлсийг ханцуугаараа арчин урт гихчээр амьсгаллаа. За давчуу хашаан дотор шавааралдсан 5 бор гэрийн баруун зах дах нэвсгэр овооход буянцааг дагуулan оров. Хогшил хөрөнгийн ажиглахад эднийх халах Монголын ард олны шинж төрөх өнгө царайг илтгэсэн тарчиг зүдүү айлуудын нэгэн ажээ. Зааны эхнэр намхавтар нуруутай хөдөр бор авгаа нөхрийнхөө хуучирч тамтаг болсон цамцанд нөхөөс тавьж сууснаа басан харайж цай аяглав. Хэдий ядууч гисэн хоногийн хоол тасраагүй зочноо цадгах юмтай айл байлаа. Буянцаа 5 цулын шүл хийцтэй цай хоёрыг хөлсөн гартал уув. Хөдөөний ядуучууд бүхэл зунжин махны бараа харалгүй шарангатаж суудаг байхад хүрээний борчул цувдаа олоод идчих боломжтой ажээ. Өлсөж цангасан хүн хоолунд хэтрүүлэх халтай гэдгийг мэдэх боловч буянцаа өтгөн хурц шөлөөр хоосгон хотоодоо дүүргэж орхив. Төдхөн дотор нь бэлбийж толгойн маналцсан гинэт хүнд өвчин туссан юм шиг боллоо. Буянцаа орны өмнө дэвсэн азхан дээр согтуу хүмүт тэрийн унахад Дембэ дээлээ өвхөн дээр хийж өгөөд толгойд нь хүйтэн жин тавьснаа. Чээж харангадаж унахад ганц хуруу дутуу байсан юм байж. Ингэтлэн туйлдчихсан хүн гэж би даанч сансангүй. Хэр мэдсэнсэн бол хоол ундыг чинь хэмжээтэй л өгдөг байж. Гэхдээ буянцаа хоол унд руу золбин нохоо шиг дайран эвгүй байдалд орсондоо ичхийн ихээр ичиж "Би тэгтлээ чих ядарсан хүн бишээ" гэж нэрлэв. Дембэ зан ядарсан хүн ямар байдгийг ах нь гадралнаа. Харин чи юм үзээгүй нялхаараа яваа амтэн шиг байна. Энэ зэргийн эр 2 хоногийн үл даахгүй байна гэдэг чинь нялхаараа л яваагийн шинж. Би өлөн хоосон явж бишгүй үдсэн хүн. 3 хоног хэлэн дээрээ юм тавилгүй явж байсан ч удаатай. Чамааг ингэж байхад цаад морчин юу болж байгаа бол зам зууртаа ирэх биш усалж идүүлсэн байгаа биз дээ гэв.
өчигдөр замд бууж ногоо хит хазуулахын ч хазуулсан. Морь гэдэг чинь хүнээс доор халуун цагт тун амархан зуурчдаг амьтан. Эзэн нь ингэж байгааг бодоход энэ хөөрхий адгуус тун хэцүүдсэн байж таарна. Чи эндээ хэвтэж бай. Би явъя. Хаяа гол орж морийг чинь услаад уулын ам хурч цадтал нь идүүлээд ирий гэж Дембэ зан хэллээ. Их хүрээний хамгийн хонхор газарт барьсан энэ хашаан дотор өчүүхэн ч салхи сэвшээгүй ам тэмцмээр бөхчим ажээ. Буян цайн бие засрах шинж өрөөгүй харин уламжид ордож нүд нь бүргэлдсэн элс тоос болсон уян тоо нэргэлдэн газар дэлхий дайвалзаж байх шиг болно. Сэрүүн салхи сэнгэнэж цэцэг навчны өнөр анхилсан өндөр дэнжийн чиглэг ногоон зүлгэн дээр газар элэгдэж хошууга өвсөн шигтгэхэд хэвтэж баймаар санагдана. Тэгтэл тэдний шин зочин орж ирэв. Дембэ шиг булиа ханхар залуу их л твдүү яаруу байдалтай орж ирээд амар минь дэнч асуулгүйгээр хаашгүй чээгэртэй байна уу? За минь бидэнд тус хүрэг түргэлж үз. Нард бомынхан бүгдээрээ чамайг хүлээж байна. Одоохон очихгүй бол болохгүй гэж амьсгаатан хэлв. Дембэ ихэд гайхаж 100 бор нүдэ онилгон зочноо ширтээд яа нэгэнэ нард бомынхан надаар яах гээ юм бол нарт хорвоо дээр Дембэ гэдэг хүн байдгийг тэд хаанаас яаж мэдсэн бол тэнд чинь 93 наадам хийж халахын том бөхчүүл барилддаг болчихсон биш үсттэй гомбоначаа гэж асуулаа. Хаанаас та Дембэ минь нард домд 93 наадам болдгоо ч гэсэн энэ цагийн шинэ наадам дандаа болдог шүү дээ. Шээ тоглож ард олныг сонирхуулдаг шүү дээ. Чээж хэдэн удаа очиж үзчихэл байсандаг. Одоо биднийг шээ тавих гэж байна. Ёстой мундаг шээ. Тэр шээд 2 том бүх барилдана. Нэг нь эзэн хааны бүх дайн авраг торгон шар. Нөгөө нь харц ардын цол гуншингүй бүх байх болно. Би хааны бүх торгон шар болж барилдаад харц бүх гэлгэрэнчин хөвгөнд ойчих учиртай юм. Гэлгэрэнчин төрийн наадмын төрөг аваад төмөн олноо манлайлж харгас хаантай тэмцэлдэн дайснаа нь дарж дархан цолоо мандуулан амар сайхан жаргаж байгаагаар манай жүжиг төгсөх болно. Гэтэл гэлгэрэнчин болж тоглосон бүхэн надад ойчод болдгоо. Би зөндөө олон хүн барилдуулж үтсэн. Тэдний дотор намайг дийлэх хүн нэг чалга. Намайг хаях нь бүүхэл миний барьц халахад хөл дээрээ тогтож үлдэх хүн ч алга. Энэ хүрээнд гэлгэрэнчин болж чадах ганц хүн гэвэл чийл байна. Тэр холоос луу гүний вандан авраг цэцэн чин вангийн далантай арслан авчрах арга байх биш гэж гомбоначин өгүүлв. Тэр чин жинхэнэ наадам биш, шиний наадам юм бол бөхчүүд заавал хүчээ сорилцох хэрэг юу байна? Харц ардын бүх болж барилдсан хүнд чи зүгээр унаадал өгчихвөл болоо бидтэй. Хотол унаж болдгийн байгаа бидтэй. Хөөгээр тэгж болно гэж чи яаж санав? Энэ чин хувьсгалын уран сайхан шүү дээ. Хувьсгалын уран сайхан гэдэг чинь үнэн юмыг л үзүүлэх ёстой. Худал хуурмаг зүйл хумсын төдийч байж болохгүй. Тийм учраас 2 бүх заавал хүчээн үзэж ноцолдох ёстой. Манай залуучууд наадмын суртал, соёлын ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй. Тэгэхээр чи энэ ажлаас цааргалж огт болохгүй. Харин надад унчхаж бүрч болохгүй шүү. Хэрэг очвол зөвхөн уран сайхны хэрэг явдалд харшлахаар барахгүй. Хувьсгалын суртлыг гажуудуулсан гэмт хэрэг болно. Хард олон хаад ноёдод ялагдсан хэрэг болно. Дембэ зан хэдий доройтлооч гэсэн гомб мэтийн начинд унчих арай болоогүй баха. Нар домын байшингийн шалн болигчхдгүй юм бол чамаагаан сөхрүүлчихэж дөнгөх байлгүй дээ. Харин 7 хошуу дан шиг 10 засгаас эхлээд ардын цэргийн наадамд үе дамжин барилдаж айл олон арслан аваргуудын өвдөг шороодуулж явсан удам ухшилтай бүх Дембэ зан алиас албатай болж хувирах юм биш вэз. Би тиймэрхүү юмд тун дургүй хүн шүү. Дембэ минь нүүр амаан бутсан болгон алиас албатай болдгүй юм. Чи ямар ноёд дээдсийг сэнгүүлэх гэж байгаа биш. Богдын сэрүүн ордонд арх айраг согинсон ихсийн дунд тот болж шулган ухан болж майлах гэж байгаа биш. Ихс дээдсийг инээлгснийхэн хөлсөнд үзэм чавга мэтийн юм алган дээрээ тавиулах гэж байгаа биш. Нам засгийн суртлыг ард түмэнд биеэрэн үзүүлэх гэж байгаа юм чинь.
Хаад ноёд хар зард хоёрын дунд болж байсан тэмцлийг өөрийн мах бодоор харуулна гэдэг бол туйлын гавьяат хэрэг гэж мэд. Ард олноос талархал хүлээж, дээд газраас хайшаал шагнал хүрт чичи болох ажил. Манайд хол газрын айлчин ирээд энэ хэвтэж байна. Аян замд альжааж ядарсан хүн тухтаа амрах ёстой. Би морийг усалж идүүлэх хэрэгтэй болоод байна. Тэр хөөрхий хадгуус хатаж өгөхийн наах нь аман зуурч хөөс бурзаалгаа зогсож байна. Би өнөөдрийн хувьд нар дом руу очиж чадахгүй. Гол руу явлаа. Дэмбэ минь, чи чинь учир мэд хүн шүү дээ. Юу ярьж байгаа чи энэ үү? Амины ажлыг урдл болгож, албаны ажлыг ардан тавьдаг этгээдэг аль талын хүн гэж үздэг билээ? Хувьсгал дуран сайхан дээтвэгтээ оролцсон хүнийг дээд газраас хөхөөлөн шагнадаг шиг хойш суусан этгээдэг зэмлэн шийтгэх ёс бас бий шүү. Гомб начингийн энэ сүүлчийн үгэнд буянцаа хэрдхийн Дэмбэ за надаас болж хэрэгт орчих вэ гэж айхтаа. Би минь бүр зүгээр болчихлоо. Гол руу би өөрөө явъя да гэв. Дэмбэ хоёр зочноо ээлжлэн харж түр бодлогошроод. За яах вэ? Би чинь гайгүй бол яваад ирэхээстэй. Уулын ам өвс ногоо ихтэй. Морчин шөнө болтол цадна байх. Гэгээ тасрахтаа зэрэг хүрээд ирээрэ гэж хэлээд гомб начин даган гарч одлоо. Буянцаач төдхөн мордож нөгөө л олон гудамжуудыг тойрч сүлдсээр дэмийн нэг талд гарч хүрээний өмнө захаар урссан нарийнхан голыг урт гэгчийн улаан модон гүүрээр гатлаад хан уулыг чиглэн эргүүлв. Өмнө нь ийм сүр бараатай уул сүндэрлэж байгаагүйсэн бол буянцаа морины бэлчээр хайж бас л эрэл сурал болон мөнгөнөх байсан бизээ. Туулын эрэгт тулж ирмэгц хонгормор сулхан үүрснээ ус руу чихээ хулмайлган дайрв. Буянцаа мориныхон толгойтой ноцолдон байж арай чараа амгаавчилж амжижээ. Босоод элт эзнээсээ дутуугүй цангаж нээрэл ам шүдэн зуурчих төгсөн бололтой. Жарахаа бужигнсан ялимгүй булангартай бүлээн усыг хамраараа буцааж садруулан байж амьсгаагүй залгилна. Буянцаа олмын сулруулан морио хамтлан усаллаа. Гэцэн торх шиг болтлоон цүдээсэн босоод элт янцглан тургиж биеэн шилгээхэд хөх махан чичрэх шиг харагдав. Энэ маань яаж байна да? Бас л над шигэ түүртэж золигдох үедээ гэж буянцаа гинэт бодоод айдас нь хурч. Дандаа л юмыг өнгөрсөн хойно санаж байдаг дүүрсэн тарих юм да чи гэж өөртөө хэлжээ. Гэвч хонгор морь ер түүртэж ядарсан шинжгүй толгоогоо өргөж чихээ сортоолгон сүрлэг уулын оргил тийш урдийн цав омголын янзаараа ширтэв. Буянцаа туулголыг олмоор гатлан уулын бэлд хүрээд нэгэн ам өгсөн гэлдэрсээр зулцган модны захад цэцэг навч алгалсан сайхан талбайг сонгон бууж морион чөдөрлөв. Дөрвөн уулын дундах цэлгэр цэнхэр нутаг хол ойрд цуутай орон хүрээг үчийн бүрэнхий нөмрлөө. Бүдгхэн гэгээн дунд их хүрээний гудамж хороонууд зэрлэг бодонгийн сэндчиж хайсан газар мэт эмх замбраагүй хэсэг босог бараан дүрс болж харагдана. Туулгол руу цоврон ирж ус аваад буцаж байгаа хүн тэтрэгний дугуйн түржигнэх чимээ хуцаж боргох нохтын дуутай хутгалдан чихэнд чииртэй сонсогдно. Буянцаа хээр хонож хэц дэрлэж сурсан зангаараа тохмоон дэвсэж эмээлэн дэрлээд хэвтэв. Эцэн хоол нь аяндаан шингэж цэнгэг агаар газар усны амьсгалд биеийн сэргэн хэвийн байдалдаа орлоо. Нөгөө алдарт богдын хүрээ гэдэг нь ийм газар байжээ гэж буянцаа бодов. Мэдээ орсон цагаасаа эхлээд бурхан шажны ариун дагшин орон гэгдэх энэ газрын тухай бишгүй нэг сонссон билээ. Далай ламыг богдын хүрээнд залрах үеэр өвөг эцэг эмгэх хоёр нь ирж барааны газраас мөргөн цацсан будаанаас нь хэдэн ширхгийг аваад бутсан гэдэг. Ар бүрээд нутгаас мөргөлчд хүй олноороо хөлхөж ирээд гандан дэгчлэн зүүн хүрээг харж жавзан дам хотогтаас сунтгийн адис хүртэн их хүрднүүдийг хидэргүүлээд харихдаа сэтгэл нь нэг мөсөн ханаж хойд насанда диваачинд төрөх арга учраа хийчихсэн юм шиг сэтгэдэг байжээ. Элд барах хэрэглэж цөхрөлтгүй оролцсны эцэст богдоос мутрын адис хүртэх завшаан олдсон зарим нэг нь бараг л амьдаран бодисдва болчихсон юм шиг сандаг билээ. Богдын хүрээ, хорь бураадын анаа, жэхинг, эгд, эвлэг,
Шисааны дацангуудыг бодвол Бурхан шажны яа харахгүй том төв эргэл мөргөлийн гол орон болох нь үнэн. Богд лам нь андуу төвдийн газраас залгдсан эрт цагийн дар надын гэгэний хойчийн дүр болох нь үнэн гэдэгт цугараан итгэцгээе. Энэ их гэгэн ламтны дэргэд Эгтийн дацны ламхаа багшигч 91 хуврагын дайтай бодцгоо. Мөрглөөр ирээд буцагчид 80 дохой майдэр, богдын шар ордон, зүүн хүрээний их цам, уран нарийн хийцтэй нүсэр том алтан бурхад зэргийг шагшин ярихаас бус. Шавар шалбааг болсон бохир нарийнхан гудамжууд, яажиг жайжиг болсон хашаа, борчуудын хараваахой, уул мэт овоолсон өндөр хог, намгийн шумуул мэт үртсэн залбин нохот мэтийн талаар ганц чүг дурддаггүй байжээ. Тийм учраас богдын хүрээг Бурхны зурагт байдаг авид шамбалын орон мэт өнгө бүрийн гэрэлгээгээ цацарч цэцэг жимс дэлгэрсэн ёр бусын газар байх гэж буянцаа төсөөлж явсан хэрэг. Энэ мэтийг эргцүүлэн хэвтэхдээ 10-аад жилийн өмнө үржилсэн эцгэн дагаж 20-ын дуум орсноо эргэн санав. Тэгэхэд Бурят нутгийн өнцөг бүрээс цугласан сүсгтэн олны өмнө гүүш хам хэмээх агван доржлахаарамб ном тавьж байсан юм. 20-ын дүүмийн тэргүүн амбын ноён таашаа алдарт судлаарамбыг ихэд хүндэтгэн өчүүхэн доорд шав боолын ёсоор бөхөлцөн нахилцаж байсандаг. Агван лаарамб Петроград хотноо Шигмоны шашны гэгэн сүм бариулсан төдийгүй далай ламд шадарлаж дотны нэг зөвлөгч нь байснараа Бурят түмний дуутай бурхан болсон билээ. Сүсгтэнгүүдийн хувьд энэ лаарамбаас номын дуу сонсно гэдэг бол богдож явзан дамбаас мутрын адис авсантай адил хэрэг байв. Нас сүудэр өндөр болсон ч чирэг тэнхлүүн биетэй өвгөн лаарамб ямар нэгэн ном судар буюу Бурхны сургаалыг биш харин цаг төрийн тухай ихэвчлэн өгүүлжээ. Лаарамбын айлдсан үгийн утга учирыг буянцаа огтхон ч ойлгосонгүй. Буянцаа байтугай эцгэнч гүйцэд ойлгоогүй бололтой. Харин төгсгөлийн хідэн үг нь л жаал хүүгийн балчир оюунд шингэж үлдсэн юм. Бэ Москва, Петербург мэтийн том хотуудаар олон удаа зорчиж байлаа. Лас гүмбэм зэрэг мөргөлийн ариун газарт удаан хугацаагаар сууж байлаа. Манай газар дэлхий дээр гайхамшигтай орон үтсгэлэн төгс хот балгад олон бий. Цастэг ямлайн хормоо гадаад далайн хөвөнд байхад бас л сайхан байдаг. Гэвч элэг нэгт Монгол оронд ялангуяа богдын хүрээнд байхад бүрч таатай. Бие сэтгэл хөнгөрч ухаан бодол саруул болдог гэсэн энэ хідэн үг зөвхөн буянцаа төдийгүй тэнд цугларсан бүх сүсгтний ой тоонд шингэжээ. Хүмүүсээ ой ухаанд зөвхөн шингээд ч зогсоогүй. Үемэрч займарч байсан сэтгэлийг хатгаж Монгол руу их нүүдэл эхлэхэд нэмэр түлхээс болсон байж ч юу магад. Сибирийн өргөн удам газар шороо генерал Рененкампф Капалян нарын цэргийн хөлд талхагдж дажин самунд нэрвэгдсэн нүүдэлчин удмынхан модон тулахад хүрч байсан хүнд бэрх тэр цагт Бурят түмэн бичигт цагаан чулуу хүртэл нүүдэлвэл зол жаргалтайгаа золгоно гэсэн эртний молом өвгний сургаал амлан сэргэж лам нарын уншлаг бөөгийн дуудлаганд нутаг солихыг сануулсан ураа сонсогдож эхэлсэн билээ. Энэ бүхэн дээр Лаарамбын айлдал нэмэгдснээс үе олон айл өрх мордон тэргэлэн элэнц хуланцынхаа нутаг бууцыг орхиж алсын аянд түрхрэн мортохын шалтгаан болжээ. Сайх шалтгаан тун ноцтой байсан учраас их нүүдэл үерийн ус мэт замдаа тохиолдсон айл хунарыг хаман урсгаж юундч тогтон өмнө зүг рүү тэмүүлжээ. Хүн бүхэн урд минь тансаг баялаг инхчингийн орон хүлээж байна хэмээн итгэж явсан нь лавтай. Урдмын сэтгэлд нь хизээч орж байгаагүй зүйлийг буянцаа ингэж анх удаага эргцүүлэн тунгааж үзв. Энэ бол эрөөсөж эсхий сунаж буй шинжгэлтэй. Буянцаа өөрөө тэр үерт хамагдан зомгол адил эргэлдэн урссаар энд ирсэн билээ. Бодоод үзэхэд туулж өнгөрүүлсэн амьдралын энэ анхархан хугацаа элдвийн учрал тохиолоор мөн чарвин ажээ. Түүнийг золгүй явдал аимшигт хувь тавилан угтсан болохоор өөрийн үе тэнгийнхэн байтугай өтгөс настан ч тэр болгон амсаагүй бэрх зовлон дааж давсан юм. Монголд нүүж ирсэн олон мянган хүн
Өгөөмөр баян нутаг бэлчээрт бууцгаач. Ямар ч хавчлаг, мөрдлөг, аюул гамшигт учралгүй амар тайван сууж байхад хараагийн нарс бараадан сууршиж агсан хэдэн өрхөл гал мэсэн аюулд нэрвэгдэж суурсан нь харамсаж баршгүй хэрэг мэлээ. Тэр гай тодгор толгойд нь туссан буянцаа ингэж явх үйлийн үртэй амтан гэж өөрийгөө зөвхсээр ирсэн юм. Харин одоо хувь заяагаа сайтраа эргцүүлээд үзэхэд тийм ч золгүй амтан биш шиг санагдав. Ер нь хорвоогийн тоос хөдөлгөж амьд яваа хүн яагаад азгүй тооцогдох вүлээ? Нарсны захын цагдуул модны шилмүүс мөчрийг нэлд нь хяргаж байсан гамингийн бууны тэр олон суманд оногдолгүй өнгөрсөн хүн азгүй байх гэж юу? Амьд яваа хүн алтан аягнаас усуух цаг ирнэ гэсэн итгэлээр бие сэтгэлээ сэргэх ёстой биш үү? Хэрв гарамцоотойгоо дэр холбосон хэвээр байсан бол болбрай цагаахан дал мөрийг нэлж мяндас мэт зөөлөн хар үсэнд нь хацраан шүргэж байсан бол зөвхөн аз тагаар барахгүй бүр жаргал дунд думпсан эргэж хэлж болгосон. Одоо отохгүй дүүтэйгэн уулзсан. Хөөхөн жаахан өвөндөөгөө цаглашгүй их хайр инхрийллээр тэврэн үнсэн. Үүнийг жаргал бус гэх үү? Өдийд үнэг шинших мөргүй үхэр хэмлэх ясгүй болсон байж мэдхээр тийм аюултай тулгарсан хүн энэ хэртээ явж байгаадаа эс бахархвал заяан гомдох босоо. Шинэ хуучин 2 цаг үе хэрхэн халалцаж харанхуй балар аж байдлын дунд шинэ амьдралын гэгээ туяа хэрхэн цацарч байгааг нүдэрэн харж сайн муу янз бүрийн хүмүүстэй уулзарч нүд тайлж явна гэдэг аз биш гэж юу? Буянцаан ухаан санааг эзэмтсэн энэ бодол эргцүүлүүд холилдож хутгалдан тодорч бүдгэрсээр зүүд болж хувирв. Их зөндөр цохооны оройд залуу төшмөл зандан хэд захиур хавиран гал асааж байна. Тэр гал төдхөн сүртэх түүдэг болон дүрлзв. Цусан тол болсон банц шааха чавчрах туйван дөнг мөглөн мэтийг гал руу зогсолтгүй шидсээр байна. Ирвшүүлтийн тэдгээр багжууд тостой үйс мэт авалцсан шатаж атрин хумирсаар үнс болно. Хүчит дөл тэнгэр цоргон мошгирч 4 зүг 8 зохиост солонгорын 7 өнгөөр нүд гялбан туяа сацруулна. Буянцаа эзгүй цөлд шөнийн тас харанхуй дундуур тэмтчин матсан. Төөний эргэн тойронд гэрэлт од мичдэг ялалзан эхэлнэ. Тэнгэрийн одод газарт буугаад ирсэн бололтой. Гэтэл тэр одод олон чонын жартгаа улаанууд болж хувирна. Гал цагирга мэт тэр зэвүүн нүдэд хумин ойртож эхэлтэл бүсгүй хүний уян шингэн хоолой буянцаа гэж дуудах сонсогдно. Тэр дуу уул талаар цуурай болон түгнэ. Аян ширчил сулдсан бие нь хүнд хоолнд цохиулсны улмаас элдв зүүдэнд бүхэл шинжин дарагджээ. Од мичид шингэрэн үүр хаяарч болжморж иргэх үеэр зүдгүрт нойрноос дэминийг хагцаж хүчээр өндив. Их хүрээч үүрийн гэгээ шуудын дуутай уралдан сэрдэг бололтой. Усны тэрэгнүүдийн дугуй түжигнэх сонсогдон голын эргэнд ойрхомгүй сүм дугны шавар хэрмийн үүдэнд дэнлүү асаж харагдав. Хонгор морь эзнээсээ төдийл холдсонгүй. 50 алхам газарт хошуугаан газарт хүргэх шахаад зогсоогоороо унтаж байна. Буянцаа тэндээс мордож туулыг гатлан дунд голыг нөгөө л улаан модон гүүрээр гарч босоо дэлтийнхэн хөхөл хийсгэн эргүүлсээр хүрээний төв хэсэгт хурч ирэв. Гэтэл Дэмбэ зааныхыг ололгүй их захаа алдсан давчуу гудамжнуудын дунд төөрөн мөнгөнжээ. Сайн ноён дайчин ван түшээдганы гоёмсог хашаа байшингуудыг таньж тэндээс зүг чигээ баримжаалан явж Дэмбэгийн хашааг болохоор дахин оролцсон боловч хэрэл бүтсэнгүй. Нэг бол мухар гудамжинд хаагдаж эсвэл буруу тийшээ явчихад ер болсонгүй. Дэмбэг дагаж гэрт нь очихдооч тэднийхээс гарч гол руу явхдаач газрын багцаа баримжааг сайн харж нүдэлж авах минь яалаа гэж халглан гаслав. Гэвч хожимдчээ. Гэмнурда гимшлэн хойно гихчил болж. Дэмбэг ихийг мэдхүн ер тааралцсангүй. Бодвол тэднийхээс их л холуур төөрөөд байгаа бололтой. Цагаан охтны харгуй шиг ийш тийшээ эмх замбраагүй тахиралсан хэрж сүлдсэн энэ гудамжууд хэний ч толгойг эргүүлж болмоор ажээ. Урд нэг бүхийг сургалж явсан буянцаа
Одоо хоёр бүхийг эрд сурах хэрэгтэй боллоо. Үг сольсон хүмүүс түүнийг зэрвсгэн харж чи бас бөхшөө санаатай юм биз дээ гэсэн шиг ажиглана. Дэмбэгийн гэрэг ирсээр жин үд хүргээд нөгөө Нардум гэдгийн сургалсаар олж очив. Ийхүү тэнэж мөнгөнөж явахдаа бас ч зүгээр өнгөрсөнгүй хэдэн гудамж хорооны нэр тогтоож авчээ. Өргөн чөлөөний хойд талд байгаа намхан саарл байшин дорвол гол хаалганы хажууханд сарвчтай малгайда таван хошуу хадаж энгэртээ дөрвөлжин улаан даавуу зөөсөн залуухан эмэгтэй ширээн дээр бичиг данс дэлгээд их л албархуу янзтай сууж байв. Урт хонглын хоёр талын хаананд том үсгээр хичээнгүүлэн битсэн зураг зурсан хуудсуудыг эгнүүлэн наажээ. Зүүн үзүүрийн хаалга хагас онгойсон харагдана. Тэр хаалгаар хүмүүс ярилцах, хөгжим хангинах чимээ бүдгхэн сонсогдно. Буянцай хананд байгаа ухуулга хуудснуудыг сонирхон харж нэг хэсэг зогслоо. Далбгар том цаасан дээр усан будгаар зурсан хоёр шог зураг тунц сонин харагдана. Хуудасны нэг талд толгоогоо гудайлган урагшаагаан зүтгэж буй эцэнхий ядуу ардын нуруунд дээр өөхөнд боогдсон лам ноён данжаад гурав сундалдан явж байгаагаар зуржээ. Нөгөө хэсэгт нь эцэнхий ард лам ноёд данжаад гурвыг булгиж хаяцгаад нуруугаан зэхэлж цээжээ тэнэлгэн явж байгаагаар зурсан байна. Бусад хуудаснуудад намын 2 дугаар их хурлын тогтоолоос хэсэгчлэн бичжээ. Залуу эмэгтэй гаднаас хүн орж ирснийг эс анзаарсан шинжтэй бичиг данс руугаа толгой өргөлгүй шагаана. Бэр янтаа чадмаг нийлүүлж дансны энд тэнд тэмдэглэн бичнэ. Дэмбэ цан энд байгаа юу гэж буянцаан асуухад сайх бүсгүй зочих мэт өлгөс хийгээд би гэж ганц үгээр хариулв. Уулзах хэрэгтэй юмсан. Одоо юу? Тийм ээ. Болохгүй. Тэд шинийн сургууль хийж байгаа. Шинийн сургууль дээр гадны хүн оруулдаггүй юм. Оруулж хайрал би удахгүй. Сургуульд нь саад болохгүй. Хэдхэн үг солиод л гарна. Болохгүй гэж би танд хэлээд байна шүү дээ. Шинийн уран сайхан гэдэг чинь сургууль хийж байгаа үедээ нууц байдаг юм. Энэ бол хувьсгалын нууц гэсэн үг. Хувьсгалын нууцыг байтугай хувийн нууцыг ч хуулиар хамгаалдаг гэж та мэднэ үсттэй. Харин сургууль нь дууссаны дараа ши ил болж ард нийтэд тоглодог учиртай. Тэр хүнтэй уулзах хэрэгтэй юм бол өнөө орой шигээ тоглоход нэрээрээ. Орой 9 цаг тоглох юм. 9 цаг гэдэг нь хэдий багцаанд болдго юм бол? Хэдийд гэж хэлэх юм билээ дээ. 9 цаг гэдэг чинь 9 цагтаа л болно шүү дээ. Би хоол нутгаас ирсэн хүн өлсөж цангаж явна. Тэднийхийг олж хоол ундаа залгах гэсэн юмсан. Хүрээгээр дөрөн гуанц байхад өлсөж цангалаа гэж юу? Надад нэг ч гуанц таарлцсангүй гэж буянцаа нэрлэхэн хэлв. Энэ хүн барамтааны гуанц бий тун ойрхон өргөн чөлөөний урт талд хоошоо харсан хүрэн хаалгатай шавар байшин. Та тэнд ороод хоол идчих. Одоохон очвол чинь хүнцөө хоол нийлбэг байгаа. Тэр гуанцны тоймын хуушур хоёр тун амттай шүү. Тэндээс гараад ардын хоршооны дэлгүүрүүдээр яваарай. Манай хоршоонууд ямар элбэг бараатай гэж санана. Хүн хэрэгэлдэг юм болгон бий. Бас пүүсний бараанаас хэд дахин хямдгээч. Хоршоогоор явж бараа туруу авчгаад баг сургууль дээр очиорой. Бүр заавал очих хэрэгтэй. Тэнд хичнээн сайхан юм болдог гэж бодно. Үдийн бооны дараа хүүхдүүд явган чагсаал хийдэг юм. Бүрээ татаж жижигхэн хэнгэрэг зэрэг цохиод л хөл гараа ярс хийтэл хаяад л гой гэдгэн жигтэйхэн. Цэргийн хороонд очвол морин чагсаал гэдэг бас нэг сүртэй юм харж болохсон. Та ямар ч гэсэн гэгээ тасарч харанхуй болох үеэр манай энд хүрээд ир. Ши үзээд Дэмбэ заантайгаа уулз. Манай Нардомын ши хятад ши янзны янгуутай адилгүй шүү. Хувьсгалын учир бодлогыг таниулсан утга төгөлдөр уран сайхныг ард түмэнд харуулдаг юм. Та хурдхан явж хоол идээд хэрэг явдлаа бүтээ гэв. Залуу бүсгүй ингэж хэлтэл өтгөн халмигтай толгойдоо саарл бүрх малгай хилтгий тавьж цэнхэр пүүсүү дээл дээр шар дурдан бус шав хийтэл ороосон гялалцсан хар савхин гутал өмссөн нүдний шил зөөсөн монхор цагаан хүн орж ирэв. Залуу бүсгүй шүвгээр хатгуулсан юм шиг огол үсрэн бослоо. Танай нүгээр сони юу вэ гэж тэр хүний зөөлөн дуугаар асуухад манайхан шинийн сургуулаа хийж байгаа. Гэгээтэй байхад сургуулаа дуусгах гэдэл хоол унд идэж уух тамхи татахч завгүй нүдэж байна. Өнөө орой олон түмэнд шийгэн харуулж амжих нь уу? Ан чин бүр лавтаа юм чин. Ардын бүхэд Дэмбэ зан гэдэг нэг том эрэг олж авчирсан.
Манаши бүр жинхэнэ наадам шиг юм болно байх. Даагүний дэмбэ ирсэн байх нэ. Нэрэл хайнгийн шар шиг данхаасан ирдэ. Танаа шийж хүний харахад аргагүй л үнэмшилтэй болох нь дээ. Сургуулаа хаана хийж байгаа вэ? Тэр хаалга нь онгоогод байгаа мухрын том тасалгаанд. Та манайхны сургуулийг орж үзэх үү? Тамхи татах завгүй байгаа улсыг өөмөлж ажилд нь саад болоод чи яах вэ? Харин дарах таач нь уулзаад явъя. Нүдний шилт ингэж хэлээд хонглын баруун үзүүр тийш алхаж нэг хаалга татан оров. Энэ дээд газрын хүн манай шиний эхийг зохиож өгсөн юм. Манай энд ингээд л том улсад ороод ирдэг юм шүү. Нэг өдөр ерөнхий сайд хичээнгүй цэрэнд орж орж ирсэн гэж. Дамбад орч дарга дандаа л ирж байдаг юм. Сургуулийн цагаар гадны хүн орууллаа гэж намайг загнуул яана. Та хурдхан явж үз гэж бүсгүйн шаардахад буян цай гарч бодол болсоор мориндоо мордоод нөгөө л үүмж шуугсан зах зээлийн газартаа хурч ирэв. Том жижиг 8-ачид үдийн халуунд залхсан шинжтэй бухимдуу хоолоогоор хурганы арьс аваарай, сэгсүргэн дотор аваарай, хулсан дашуур аваарай, зандан даалуу аваарай, совдон даруулга аваарай, хамб торгон тэрлэг аваарай, тогооны угаагуур аваарай, гартаам хөөрөг аваарай, дэрсэн туужуу аваарай гэх мэтээр хашгиралдана. 31-р хэсэг төгсөв.